За төрөлцгөөс сүүлийн жилүүдэд шинжилгээ ухааны технологи, инновацийн хөгжүүлэх эрдэмтний одоо бас ажилчдын ажлыг сайжруулж бүтээгдэхүүнүүдийг хэрэглэн нэвтрүүлэхдээ ихээхэн одоо онцгой анхаарч ажиллаж байна. За энэ хүрээнд манай технологийн инкубатор байгуулга нь одоо төрөлцгөөс авч байгаа урт богино одоо хөгжлийн бодлогын талаар бол одоо хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хамаарсан тодорхой ажлуудыг технологиудыг боловсруулж гаргаж байна. За жишээлбэл одоо бид нэр бол тэр модны хөтөлбөрийн хүрээнд бол одоо байгаль орчинд ээлтэй геоэкологийн хувьд маш сайн одоо Монгол орны нөхцөлд зохицсон модыг одоо хортон шавжнаас хамгаалах, амьдрах чадрыг нэмэгдүүлэх ийм одоо экологийн эко ормол гэдэг одоо бие бордог гаргаж аваад одоо ажиллаж байна. За энэ бордоо нь бас гаргаж авахд бол манай эрдэнэ судлаачид бол юу л одоо шинжилгээ ухааны технологийн сангаас тодорхой сангуучлалт олгож тэр хүрээнд бид нар бол одоо энэ бордоогоо бол гаргаж авч ажиллаж байна. За энэ бордоо бол одоо Монгол орны нөхцөлд тохирсон химийн бордоог оруулсан бордоо байгаа. Энэ бордоог бид нар бол одоо 3 жилийн судалгааны ажлын үр дүнд гаргаж аваад тодорхой хэмжээний тэр модны хүрээнд ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай бол хамтарч ажиллаад энэ бордоогоо хэрэгэл нэвтрүүлээд ажиллаж байна. Алсын хараа 50 шин сэргэлтийн бодлогын хүрээнд энэ одоо хөрсний бохирдол, уул уурхай нөхөн сэргээлтийг одоо хэрэгэлтэнд хэрэглэх энэ чиглэлийн бас амьд бактерийн био бордоо, биоко гэсэн био бордоог ашиглаад хэрэглээнд нэвтрүүлээд явж байна. Хотын суурин газрын хөрсдгийг эрүүлжүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Мөн цэвэрлэх байгууламжуудын одоо бохирдсон лагийг цэвэршүүлэх чиглэлээр бас төрийн болон төрийн бус байгууллагуудад хоёрын хвшлэлтэй байгууллагатай ажиллаж байна. За энэ дашрамт хэлэхэд бол бас энэ өнгөрсөн жилд бол эрдэнтэн судлаачид бол тодорхой төрөөс зохион байгуулж байгаа ажлуудыг бол захиалгаар гүйцэтгэдэг болсон нь бол одоо бас бидний судлаачдын одоо судалгааныхаа ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, практикт хэрэглээнд гаргахад бол бас их боломжийг бий болгож өгсөнд бол эрдэнтэн судлаачид бол маш их баяртай байгаа. Монгол орны одоо ус төрөлцгийн гол стратегийн бодлого болсон хөдөө аж ахуйн салбарт бид нар тодорхой бордооныг гаргаж авч байна. За энэ хүрээнд бол одоо их хурц гэдэг бие бордог бас шинжилгээ ухааны технологийн төслийн хүрээнд бид нэр гаргаж аваад бачаанжуулаад ингээд ажиллаж байна. Энэ бордоо нь бол бас химийн бас бордоо, за ашигтай амьд бактерийн бордоо байж байгаа. За энэ бүх бид нар бол одоо гаргаж авсан амьд бактерийн бордоог бол шинжилгээ ухааны технологи инновацийн тухай хуулиар стартап компани байгуулад тэр стартап компаниараа бид нэр дамжуулан зах зээл дээр гаргаж тодорхой хэмжээний одоо хэрэглээнд нэвтрүүлэх тендер зарлаж байгаа тэр одоо нөхцөл бид нар бас оролцох боломж нэгдүгээр тийм стартап компани олгож байна. Хоёрдугаар биднэрт бол стартап компани байгуулад инновацийн тухай хуулиар бол одоо татвар гайл гэдэг одоо тодорхой хэмжээний эдийн засгийн хувьд бас дарамтгүйгээр бид нар бас энэ үйл ажиллагаагаа явуулж байгаа одоо баяртай байна. Одоо манай технологийн инкубатор ихэд бол сүүлийн жилүүдэд 3 компани одоо стартап компаниг бойжуулаад түүний одоо нэг бол гарааны өсгөр компани бол одоо энэ эко ургамал био бордог үйлдвэрлээд явж байна. За энэ био бордог одоо бас тодорхой хэмжээгээр бидний гаргаж авч байгаа био бордог бордоонуудаа, технологиудаа за олон нийтэд таниулах, сурталчлах энэ ажилд одоо бас манай шинжилгээ ухааны технологийн сан тодорхой зардал гаргаж өгч ингээд энэ био бордог олон нийтэд сурталчлахад зориулээд явж байгаад манай судлаачид эрдэмтэд их баяртай байгаа. За ерөнхийдөө манай бордоонуудыг бол энэ био бэлтгэлүүдийг хэрэглэхдээ маш энгийн хэрэглэхэд хялбар. За нөгөө талаараа бол одоо бас эдийн засгийн хувьд бол харьцангуй хэмнэлттэй ийм бордоонууд байж байгаа. Жишээлбэл одоо энэ манай гарааны Бат өсгөр гэдэг компани үйлдвэрлэж байгаа нь эко ургамал био бордоо нь бол одоо бэлтгэлийг бол модыг одоо тарьж байгаа. Энэ модонд бол тарихад бол энэ бордоо болгож хэрэглэнэ. Тэгээ би түрүүнээс энэ бол эко химийн бус бордоог орлох ийм бордоо байж байгаа. Борошуулах хэлбэрээр шүршиж хэрэглэнэ.